Ер нь манайд бас нэг түгээмэл анзаардаг зүйл бол агаар сэглэлтэй холбоотой асуудал байдаг. За сүүлийн үеийн бас нөгөө барилгын маань техник технологи хөгжлөн ч гэсэн барилгыг их битүүмжлэлтэй болгодог. Тэр утгаараа эргээд нөгөө нэг дотор агарын чанар доголдох, агаар сэглэлт муудах ийм шалтгаантай болсон. Тэгэхээр энэ утгаараа ер нь барилгад ямарваа нэг хэмжээр үнэлгээ хийж байгаа бол агаар сэглэлтийн системийг заавал үнэлж хянах шаардлагатай байдаг. Нэг ялангуяа агаар сэглэлтийн систем нь хэвийн ажиллаж байгааг үеийг тодорхойлох зүйл бол голчлон энэ агарын хурд хэмждэг ийм анемометр гэдэг багнуудыг ашигладаг. За ийм хүрцтэй буюу далбантай ч байдаг. За дулааны буюу термал анемометр ч гэж байдаг. Яг нь энэ термал анемометр бол илүүтэй сувгт зориулсан байдаг. Өөрөөр хэлбэл механик агаар сэглэлттэй системтэй үед сувг дундуур явж байгаа агаар хангалттай явж гэнэ үгүй юу гэдгийг хэмждэг. Харин энэ төрлийн одоо юу гэдэг анемометр буюу агарын хурд хэмжигтийг дийлэнхтэй бид энэ сараалчны одоо хурд хэмжигэд ашигладаг. Агаар оруулагч гэж байна, агаар соруулагч гэж байна. Тэр аль алин дээр нь яг тэр төлөвсний дагуу агаар сэлгэгдэж явж чадж гэнэ үгүй гэдгийг хэмждэг. За бид нар дийлэнхтэй яг энэ сараалчууд дээр энэ зориултын одоо малгай гэж хэлдэг юм да энийг ашигладаг. За энэ нь бол яг хуу сараалж болгон маань өөрөө бас харилцан адилгүй хэмжээтэй байдаг. Тэгэхээр тухайн газар дээр тэр сараалчны хэмжээг тодорхойлоод байх гэхээсээ илүүтэй шууд зарцуултыг нь тодорхойлох боломжтой байх гэдгээр нь бид нар голчлон энэ малгайтайг авч ашигладаг. Тэгээд энэ дээр ингээд шууд суйрлуулах байдлаар энэ агаар сэглэлтийн хэмжээний агаар явж гинэ гэдгээ маш хурдан тодорхойлох боломжтой байдаг. Тэгээд энэ юунд хэрэгтэй вэ гэхлээр яг үнэхээр одоо агаар сэлгэлт зохистой хэмжээндээ явж гэнэ үгээд. Яг зүгээр олон улсын дунджаар бол насан туршийн хүнд 30 м3 цаг агаар цагт нэгсэндээ 30 м3 агаар хүнд орж хүртэж явах хэвээр хүүхдэд бол 20 м3 гээд. За тэр нь заавал гаднаас орж ирж явах хэвээр агаар хүмүүс ярьдаг л да агаар шүүгчтэй байж ч юм уу air condition тавиад агаар сэглэлтээ шийдээд байна гэдэг тэр нь одоо худлаа юм. Өөрөөр хэлбэл энэ одоо өрөөнд дотор маш олон төрлийн бохирдлууд ялгардаг. Тэрийнх нь тэр бохирдлын агуулмжийг нь зөвшөөрөх хэмжээнд авээжхийн тулд л гаднаас заавал цэвэр агаар оруулж ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр юу гэдэг сорж байгаа мэдээж бохир агаар сороод тэр хэмжээнийх нь агаар сороод явж байгаа бол тэр хэмжээний цэвэр агаар гаднаас орж ирж байна л гэж ойлгож болно. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд энэ багжийг ашигладаг юм аа. Тэгэхээр ер нь нэлээд олон төрлийн бохирдууд байгаа. Яг бид нар дотор агарын чанарын асуудал дээр эргээд энэ ямар голлох үзүүлэлтүүд байдгийг ярина. Тэгэхээр тэр олон үзүүлэлтүүдийг хортой бодисуудыг одоо бууруулдаг гол эмчил гаднаас агаар орж ирээд тэрийг нь бохирцаагаар буцаагаад сорох асуудал байдаг. Мэдээж энэтэй уялдаад бид нар утгаа орж ирээд байгаа юм чинь гэсэн асуудал ярьдаг. Тэгэхээр нэг бохирдлоо олон төрлийн бохирдлоо гэдэг ийм сонголт байна. Мэдээж утаа бол зөвхөн PM2.5 ч юм уу хөхөртэй холбоотой асуудал байдаг бол яг энэ өрөөнд маш олон зүйлээс хүнээс нь энэ байгаа тавилга одоо юу гэдэг энэ барилгад хэрэглэсэн материал гэдэг маш олон зүйлээс бохирдлууд ялгарч байдаг. Тэгэхээр тэрийг нь мэдээж тэр агаар сэлэх замаар л одоо агуулмжийг нь бууруулж зөвшөөрөх хэмжээнд барьж байдаг ийм онцлогтой. Тэгэхээр яг энэ байдлаар энэ анемометр ашиглаад тухайн барилга агаар сэглэлт хангалттай явж чадж гэнэ үгүй гэдгийг хэмжинэ. Тэгэхээр энэтэй бас давхар нөгөө нэг гадна дотор агарын температур тухайн бас өндрийн зөрүү өдрүүдийг бас давхар хэмжиж одоо үнэхээр болж гэнэ үгүй гэдэг талаас үнэлгээ өгөх ёстой. Тэгэхээр яг ингээд энэ тал дээр нь ороод ирэх юм бол эндхийн хэмжилт үнэлгээг ерөнхийдөө халаалт агаар сэглэлт мэргэжлийн инженерүүдээр хийх нь илүү үр дүнтэй байдаг. Яг болохгүй байхыг гадна хэлхээсээ гадна бас ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тэр хүмүүс нь хэлж өгдөг учраас мэдээж мэргэжлийн хүмүүс тандж хэлэх нь илүү үр дүнтэй байдаг.